Өнөөдөр та бүхэнд 911 тусгай утсанд ирж байсан хамгийн аимшигтай дуудлагууд гэх бичлэгийнхээ үргэлжлэл болгож part 2-ыг нь бэлтгэн хүргэж байна. Ингээд олон зүйл нуршилгүй бичлэгээ эхэлцгээе. Та энэ бичлэгийг хэрвээ манай сувгийг дагалгүйгээр үзэж байгаа бол subscribe товчийг дарж сувгаа дагаарай гэж хүсье. 2007 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Mansfield-д нэгэн үл мэдэгдэх эмэгтэй цогцыг анх олсон байна. 2015 оны 2 дугаар сарын 6 мөн л Mansfield-д Rebecca Leslie ор сургаггүй алга болж цогцыг нь сарын дараа олсон юм. 2016 оны 8 дугаар сарын 16 Elizabeth Griffith сургаггүй алга болсон бол сар арай хүрэхгүй хугацааны дараа Stacy Stanley гэх эмэгтэй тухайн бүс нутагт мөн сургаггүй алга болов. Stacy-гийн дугуй хагарч энэ талаараа ах руугаа залгаж хэлсэн бөгөөд үүнээс хойш хэн ч Stacy-г олж хараагүй юм. Энэ хавьд нэмэгтэйчүүд ор сургаггүй алга болох юм уу? Учир битүүлгээр хөнөөгдсөн байдалтай олдож эхэлсэн нь тэнд цувар лалуурчин гарч ирснийг илтгэж байлаа. 2016 оны 11-р сарын 11-ний өдөр бас нэгэн эмэгтэй ор сургаггүй алга болов. Түүний нэр хэвлэлд огт дурддагтаагүй тул Jane Doe хэмээн нэрлэлцгээе. Энэ нэр нь Америкт нэрэн тогтоогдоогүй хүн юм уу? Эсвэл зориудаар нууцлж байгаа үед хэрэглэгддэг нэр билээ. Jane алга болоод 2 хоногийн дараа буюу 11-р сарын 13-ны өдөр 911 дугаарт энэ дуудлага ирсэн юм. 911, what is the address to your emergency? What's the problem? I've been abducted. Who abducted you? Sean Green. You said John Green? Sean Great. Where's she at now? Asleep. Where's she sleeping at? In the bedroom. But you're at the laundromat? No, I'm in the bedroom with them. You don't know what color the house is? No. Please hurry. What's your phone number you're calling me from? I don't know. Is it an apartment? No, it's a house. Does he have a weapon? He's got a taser. Is he a white male or black male? Wait, What's he wearing? nothing right now. Okay, stay on the phone with me. Jane өөрийг нь хулгайлсан хүнтэй нэг өрөөнд байхдаа энэ дуудлагыг хийсэн байна. Алуурчинг унтаж байх үед утсыг нь авч шивнэн ярьсан бөгөөд хэрэгтэй бүх мэдээллийг хэлж хаягийг нь хүртэл тодорхой зааж чадлаа. Цагдаа нар тэр даруй хаягийн дагуу гарч Jane-д хэдхэн минут л тэсэх шаардлага гарсан юм. Is he still sleeping? Yes. Are you tied up now? Well, yeah, but I kind of freed myself. Are they on the way? Yeah, we have officers we're sending. Please Come on. send enough. You don't have to talk if you don't need to, okay? Oh, that will come up. You just set the phone down. I'm a smoker. What? I'm a smoker. Do you hear any officers outside? No. Okay, they're in the area. See if they can come in the side doors, though, like, softly. Үүний дараа жинхэнэ аврах ажиллагаа эхэлж оператор бүсгүйгээс утсаар шууд авч байсан мэдээллээ цагдаа нарт дамжуулж цагдаа нар хаалгыг нэвдэн бүсгүйг аварсан юм. I'm afraid without making noise. Can you see out any window that you're at? They're all curtains shut. Okay, I can hear them. You hear them? It doesn't have a doorknob. You need to push. The door doesn't have a doorknob? Come on, hurry up, get out of here. Where is he? Bedroom sleeping. Still sleeping? Yeah. Right now. Do it!
Энэхүү цуврал алуурчин Грег гэгчийг баривчилж, гэрээс нь өмнө нь алга болсон Стейси болон Элизабет нарын цогцыг олсон байна. Тухайн үед 42 настай байсан Шон Грейт жинхэнэ цуврал алуурчин болж таарснаар түүнд шүүх ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноож 25 онд ялыг гүйцэтгэнэ гэжээ. 2007 оны 1-р сарын 7, Вашингтон муж Ванкувер. 911, how may I help you? I'm Dylan Peterson, and I just killed 2 people. Who did you kill? Matthew Nagel and, Mrs. Nagel, I guess. Okay, and where are you at right now? I am at, And how did you kill them? Vancouver with a knife. Are they there too? Not anymore. Where are they at? Well, they're here physically, but they're not here, spiritually. Their bodies are there? Yeah. Хэдийгээр дөнгөж сая 2 хүнийг алчсан хүнтэй ярьж байгаач оператор эмэгтэй маш тайван тогтун ямар ч сэтгэл хөдлөлгүй ярьж байгааг анзаарсан баг. Энэ л сэтгэл хөдлөлгүй байдал нь алуурчны уурыг хүргэж орхив. I Okay, killed well- 2 people. It's awful. Why did you kill them? Why? Uh-huh. Why? Oh, really? No. Come on. I killed 2 people. I understand that, You Dawn. got that? Yes. I killed 2 people. I Okay. killed them. Why did you kill them? Why? Yes. Because Why? I was born to. Okay. You gotta be kidding me. Okay. Where do you live at? Oh, awful. Awful. It's terrible. I called 911, and there's no cops here. Okay, I gave you the street, the cross street. I gave you everything, and there are 2 people dead, and it's bloody and it's gross. okay. How long ago did you do this? Oh, poor Sandy just stopped breathing. Poor Sandy just stopped breathing. Poor Okay. Sandy. Poor Is anybody else there with you? No. No, there's not. But there's a ton of blood. I killed 2 people with a knife. Okay. I killed 2 people with a knife. You know what that takes? It takes a lot. Okay. Do you know where the knife is right now? Where? No. Do you have it on you? No. Okay. No. Оператор хэргийн газарт яг ямар зэвсэг хаана байгааг олж мэдэн очиж буй цагдаагийн алба хаагчдад мэдэгдэх ёстой. Ингэснээр тэдний аюулгүй байдлыг хангаж байгаа хэрэг юм. You think I'm shitting you? You really think I'm shitting you? No, I believe you, Dylan. I believe you. Yeah. Everything comes to an end, right? Everything. I killed 2 people. I killed them. I can't believe I killed them, but I did. I killed them. I killed them both. It was me. Yeah, there's blood everywhere. There was a fight. It was terrible. I think the cops are here. They want you to stay on the phone. Цагдаа нар хаягаар ирээд цуснд будагцсан эрэгтэйг олсон нь Дилэн Питерсон байлаа. Мөн түүнээс гадна хотхны шарахтай 2 цогц байхантай. Хожим нь Дилэн өнөөх хөнөөсөн 2 хүнтэйгээ нэг гэрт амьдардаг байснаа тогтоогдсон юм. Дилэнийг эмчнэр үзээд сэтгцийн хувьд эрүүл гэж тогтоосон тул 57 жилийн хорих ял өгчээ. 2019 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Мичиган муж. Тэр орой 22 настай Кристофер Нил эхнэр хүүхдээ хамт гэртээ байж байсан юм. Тэднийг буудан дээр зурагт үзэж байх зур хаалгыг хин нэгэн эвдэж орж ирсэн байна. Тэр 2 гартаа 2 гарбуу барьсан эрэгтэй байсан бөгөөд бүх хаалга цонхоо хаахыг тушаасан ба тэр этгээдийг Уильям гэдэг болж таарав. 911, what is location of your emergency? Yes, there's a man in my house right now. What is, hold on, stop for a second. Why are you in my house, bro? Tell her to talk to her. She's on speakerphone. Why are you in my house, though? I'm not gonna harm you guys. All right, I promise. Shake my hand. Where is William at right now? He's standing next to me in my hallway. William! Yes, ma'am. William, okay. Can Christopher and his wife and daughter step outside? No. Yeah, I'm not. Ma'am, What? they're safe. They're safe? They're safe. Step right here with me, man. No, I ain't going You're anywhere. going there with me, man. Bro, Turn right now, please. William,
Yes, ma'am. What do you know? What are you trying to have them do? He's coming in the room with you. That's it. Why is he going in the room with you? Why are you locking that door? Don't lock that door, bro. You all right, man? I just gave you my word, man. You straight. I get what you're saying, but you got 2 guns, bro. You say, You got 2 guns? look, man. Listen, I'm not harming you. I promise. My word. My life just got threatened, man. I can hear you, bro. You understand me? I hear you. It got threatened last night. Okay, I get you, bro. I'm not harming you or your children or your wife. Энэ ярианы дараа Уильям утсыг тасалсан. Оператор байшингийн 2 давхурт бах нийллийн эхнэр рүү залгасан байна. Okay, and what's going on right now? I don't know. I'm upstairs. All I can hear is them, like, slightly talking. Do you know who's in the home? No, we have no idea. You have no idea who it is? So he's arching our back door with 2 guns. I just heard a really loud noise. I think it was gunfire. You heard a loud noise? Yeah. Эхнэрт нь ярьсан саяны дуудлагын дараа оператор ахин Кристофер руу залгасан юм. Hello? Hello? Is this Christopher? No. Christopher's dead. Энэ дуудлагаас хэдэн минутын дараа цагдаа нар гэрлүүн дайрч орж ирэх үед Уильям тэдэн лүү гал нээж цонхоор зогтойг оролцсон ч Уильямыг баривчилсан байна. Цагдаа нар эхнэр хүүхдийг нь аварсан ч Кристоферыг аль хэдийн нас барсан байдалтай олсон юм. Гэмт этгээдийг яг ямар шалтгаанаар ийм хэрэг үйлдэх болсныг нь тодруулах үед Уильям хориотой бодисын нөлөөнд ор байсан гэдэг нь тогтогдсон байдаг. Яаралтай тусламжийн 911 дугаар Америкийн нэгдсэн улс, Канада, Мексик, Аргентин, Филиппин гэх мэт улсуудад хэрэглэгддэг бол Британи болон түүний хуучин колони байсан улсуудад 999 гэх яаралтай тусламжийн дугаар голцоо хэрэглэдэг. Одоо хүргэх түүхээр 2015 он хэрхэн 3 настай англи охин шатнаас унсан ээжигээ 999 утсанд залган аварсан талаар түүхийг хүргэе. Ambulance service, tell me exactly what's happened. Mummy fell down the stairs. Your mummy fell down the stairs? And I've got a baby. Sorry, and she's got a baby? Yeah. Did mummy and the baby fall down the stairs at the same time? Yeah. Alright, my darling, we're going to help mummy, okay? So can you go up to your mummy for me? Where are you with her? You're with mummy. Alright, is mummy breathing? Yeah. How's the baby? They're in Mummy's tummy. The baby's in mummy's tummy. Okay, sweetie. Alright, my darling, that's okay. Okay, and is mummy got her eyes open? Is she talking to you? Going back to sleep now. She's gone back to sleep now, okay. But Emma, the ambulance has come in, my lovely, so I'm going to stay on the phone with you, okay, sweetheart? And I want you to watch your mummy and make sure that mummy's breathing, okay? Do you know what that means? Yeah. Английн Сомерсет хотын оршин суугч Кэтрин Базарт төрөгт өгчихсөн давхар биеттэй мөн 3 настай Эма охинтойгоо гэртээ хуйлахна байхдаа шатнаас унаж толгоогоо цохин ухаан алдсан хойно нь сая сонсон дуудлагыг Эма охин 999 утсанд хэлсэн юм. Охин ээжд нь юу болсныг тун тайвнаар тайлбарлан хэлээ зогсохгүй. Гэрийнхээ хаягаа хүртэл зөв хэлсэн нь хожим олон хүнийг гайхшруулсан байна. Эма охины дуудлага ээжийнхээ амийг аврах хэмжээний биш байж болох ч гидсэнд нь байсан дүүгийнхээ амийг аварсан юм. Учир нь дуудлагаар ирсэн түргэний эмч нар гидсэрээ дараад унчихсан ухаангүй ээжийг нь олж эмнэлэг түргэн дүүдэнд тусламж үзүүлж амийг нь аварсан түүхтэй. Хожим ээж нь хэлснээр тэд энэ явдлаас хэдхэн өдрийн өмнө Эма охины ах 5 настай хүү хичээл дээр нь яаралтай тусламжийн 999 дугаарт ямар үед заалхан юу хийх ёстой талаар үтсэн гэд гэр бүл нь энэ талаараа хоолны ширээний ард ярьсан хэмээн хэвлэлт хэлсэн юм. Охин 999-ийн оператортой тун тайван ойлгомжтой цэгцтэй ярьсан бөгөөд эмч нарыг ирэх үед ухаангүй ээжигээ тэрвэрчгсэн хажууд нь сууж байсан гэжээ. Манай хүүхэд өмнө орсон Кайл Плаш гэх хүүгийн түүхэнд 911-ийн оператор болон цагдаа нар ажлаа хангалтгүй хийснээс болж хүүг аварч чадаагүй талаар гардаг байлаа. Одоо харин бид эсрэгээр маш сайн ажилласан операторын түүхийг үзцгээе. 47 настай Лаурел Вестэд хурдны замаар явж байхад нь машиных нь хаазан гацаж орхисон байна. I'm coming up on a bunch of cars. That is so scared. Машин нь улам хурдалж эмэгтэй яаж чичээгээ зогсоож чадахгүй байсан бөгөөд аимшигт осол болох нь хэдхэн минутын л асуудал болсон гэжээ. All right, I know you're scared. Just calm down. Have you put your car in neutral? I can't get it to move. Are you able to hit your brakes at all? We've tried everything.
Оператор маш шуурхай ажиллаж, эмэгтэй ойр орчимд байгаа эргүүлийн машин олж, нөгөөдөл нь ч маш хурдан эмэгтэй 700 м давхих машиныг зам дээр олж, урд нь гараад дохио ашиглан замыг нь чөлөөлж байлаа. Oh God, I have two semis. I'm going 108 miles an hour. 108 miles an hour. Эмэгтэй ийм байдалтай 94 км явсан бөгөөд түүний амь насыг 911-ийн оператор эмэгтэй л аварсан байна. Тэр хаазаа хөлөөрөө өргөнгөө зэрэг тоормс гიშгийг түүнд зааварчилж 3 дахь оролдлогоор л энэ нь амжилттай болж машин нь аваар ослгүй зогссон юм. Хожим Лоури өөрийг нь аварсан оператортой уулзаж маш их баярлсан талархснаа илэрхийлж тэд найзууд болсон төвхтэй. Энэ эерэг түүхээр өнөөдрийн 911 утсанд ирсэн аимшигт дуудлагуудын талаар бичлэгэд төгсгөж байна. Та бүхэн аль дуудлага хамгийн аимшигтай санагдсан талаар сэтгэлдээ бусдтайгаа заавал хуваалцаарай. Удахгүй улам сонирхолтой бичлэгүүдээр уулзах болно. Баяртай.